Hi guys. За өнөөдрийнхөө гаргалгаагаар та бүхэндээ хэрхэн үр дүнтэйгээр жингээ хасах вэ? Эрүүлэр те жингээ бага хугацаанд үр дүнтэйгээр хасах вэ гэдэг аргын гаргалгааг нь гаргаж өгье гэд энэ бичлэгийг хийгээ сууж байна. За энэ арга маань яадаг арга вэ гэхээр монголчууд бид болохоор турн альсвал нөгөө чин хайн гэхээр маш их хэмжээгээр шууд хоолоо хориглох замаар хатуу дэглэн барих замаар жингээ хаях гэж оролддог. Хэдийгээр энэ үр дүнтэй хаягддаг, жин хайдаг. Гэхдээ ингээх явцдаа хүмүүс маш их булчингийн массыг алддаг. Дээрээс нь ядардаг, тамирддаг. Тэгээд хамгийн хэцүү жингээ хайсан ч гэсэн эргээд буцаад бага хугацаанд жингээ нэмждэг арга байдаг. За тийм болохоор өнөөдрийн арга нь юу вэ гэхээр олон улсад бол хүлээн зөвшөөрөгдсөн intermittent fasting буюу цагаа хязгаарлах замаар хоолоо биш цагаа хязгаарлах замаар жингээ бууруулах хамгийн үр дүнтэй арга байгаа. Олон улсад маш өргөнөөр хэрэглэгддэг. Монголчууд хараахан хэрэглэдэг үгүйг нь би сайн мэдэхгүй. Гэхдээ би бол хэрэглэдэг. За энэ арга нь ямар арга вэ гэхээр ерөөсөө та өдрийн 8 цагийн хугацаанд нийтнэ. Бусад 16 цагийн хугацаанд нь бол хоол идэхгүй байх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд 8 цагийн хугацаанд тэгэхээр би болохоор өглөө 9:30-аас ороо 5:30 хооронд идчихтэй. Хамгийн сүүлийнхээ хоолыг 5:30-д идчихдэг. Тэгээ өглөө босоод 9:30 хүртэл бол кофе уудаг байгаа. За тэгээд маш удаан хугацаанд эдийгээр дасгал хийсэн боловч ерөөсөө би жингээ хайж өгөхгүй байсан. Яагаад тэгэхээр жирэмсэн бол анхных гэж ер нь хүүхэд дээрээ 73 кг болж төрсөн байгаа. Тэгэнгүүт ийм маш их бүдүүн байсан. Тэгээд гидсэн дээр хөлний булчин дээр хуримтлагдсан байсан. Тэр өөхөд ерөөсөө шатаж өгөхгүй байгаадсэн. Тэгээд судалгаа хийгээд маш олон мэдээллийг цуглуулж уншсны үндсэн дээр энэ аргатай танилцаад өөр дээрээ хэрэгжүүлсэн байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар бол би ердөө 7 хоногт 2 удаа л энэ аргыг хэрэгжүүлдэг. Гэхдээ өөрөө яг хүссэн хэмжээнд би 4 кг хаяхын тулд энэ аргыг яг 10 өдөр дараалан хийгээд маш үр дүнтэй болсон байгаа. Одоогийн яг энэ зурган дээр харагдаж байгаа шиг буцаад яг эцэг хэвлийн өөхгүй болоод баг өмнөх жирэмслэхээс өмнөхөөс илүү юм чанга төвшөнд очсон. Тэгээд энэ арга нь яадаг вэ гэхээр ерөөсө хоол 8 цагийн туршид юу хүссэн бүхнээ иддэг болохоор та булчингийн мас алдахгүй. Тэгсэн хэрнээ би 16 цагийн хугацаанд биенийс чинь өөх шатагдаад эрүүлчээд иж идэг байгаа. За энэ аргыг хэрэглэснээр мэдээж маш олон давуу талууд байгаа. Давуу талууд нь юу вэ гэхээр биеэс хор гадагшилж өгдөг 16 хугацаанд цэвэрлж идэг. Тэгээд өдөрт авах калорийн хэмжээ чи ерөөсөө автоматар багасаад ирчдэг. Тэгээ биений өөх шатаж эхэлдэг. 16 цаг юу мэдэхгүй байгаа. Тэгэхээр нөгөө гормонууд ажиллаж эхлээд өөхөө шатаж эхэлдэг. Цусан дахь сахарын хэмжээ, холестерины хэмжээ маш ихээр буурдаг. Тэгээд ер нь бол илүү их эдэлтээс болж маш их өвчний суурь тавигддаг. Тэднэр бол байхгүй болж эхэлдэг. Тэгээд өлсөж эхлэхээр уурах тарих хүчтэй нөгөө ажиллаж эхэлдэг. Тархины хөгжилд аягүй сайн. Тэгээд урт наслахад туслана бие ер нь жингээ дахиж нэмэхгүй байхад маш их үр дүнтэй. Тэгээ эрүүл амьдралын нэг төрлийн хэв маяг болчихж байгаа байхгүй юу? Мэдээж хэрэг энийг хэрэглэх хугацаанд бол side effect гэж бол байгаа. Муу зүйл байгаа юугүй бол байгаа. Тэр нь юу вэ гэхээр эхний хэд хоног та ядарна, толгоо эргэн бие чинь энэ нөхцөл байдалтаа дасан зогсгож жоохон хэцүү суйлтна. Тийм гутаа ерөөсө дасаад эхэлждэг. Та өглөө сэрх болгонд маш хөнгөн сэрэн бие чинь хөнгөн байна, амархан ядархан багасна. Гэхдээ ер нь энийг хийж байгаа тохиолдолд аль болох өдөрт авч байгаа уургийнхаа хэмжээ, хоолныхаа хэмжээг аягүй сайн идэх хэрэгтэй. 5:30-д аягүй сайн идчихээр би өглөө 9:30 хүртэл өөсдөхгүй. Дундуур нь зөвхөн кофе юм уу ус уугаад хаад болоод байдаг байхгүй юу? Тэгээд бүгдэнд нь ер нь бол энэ аргыг хэрэглэхэд бол болохгүй зүйл гэж бол байхгүй. Гэхдээ мэдээж нөгөө өмнө нь жирэмсэн бол жирэмсэн хөхөөл бага насны хүүхэд бол энэ аргыг хэрэглэх нь бол нэг тийм төдийлөн онц зүйл биш. Тийм болохоор та нар маань ямар тач хэрэглээд үзээрэй. Тэгээд үр дүнгээ бас надтай хуваалцаарай. Миний хувьд бол энэ бол хамгийн бестнээс. Би одоо ч 7 хоногт 2 удаа бие эрүүлжүүлэх замаар энийг хэрэгэлдэг. Тэгэхээр та нартай амжилт хүсье. Bye.